За би Инновар компани геологч Батганбаатар байна. За манай геологчдын өглөөний уулс нэвтрүүлэнд би одоо 2 дахь удаага орж ирж энд сууж байна. Ер нь бол энэ бол бас манай геологийн салбарт геологч нарт энэ тулгамдаад байгаа энэ нийгэмтэй холбоотой янз бүрийн асуудлуудыг бол ярьдаг. Энэ бол их геологч нарт бас их өргөн цар хүрээний мэдлэг бас мэдээллүүдийг олгоход би бол энэ өглөөний уулз зохион байгуулж байгаа энэ хүмүүст бол маш их талархаж байна. Тэгээ яг би геологч хүн тэгээд энэ нийгмийг хараад байхаар нэг чулуу гэдэг юм дээр л их олон талаасаа хараад талцаад их янз болоод байд юм шиг. Гэхдээ би бол яг улс төрч биш. Тэгэхдээ би бол яг зөв өөрийнхөө одоо энэ геологч хүнийхээ хувьд чулуу гэдэг юм ер нь хинт хэрэгтэй яад гэдэг талаас нь бас бодож байгаад би нэг чулуу гэдэг шүлэг битсэн. Энэ шүлгийг минь бол яг ингээд нэг уншихаар бол бас нэг хүмүүс бас жоохон энэ чулуу гэдэг чи юу вэ? Энэ нийгэмд ямар хэрэгтэй вэ гэдгийг ойлгох болов уу гэж бодож байна. Чулуу эрт балар цагийн амжиргааны хэрэгсэл чулуу, идэвхтэй цагийн технологийн үндсэн чулуу, ирээдүйн үеийн хөгжлийн тулгуурын чулуу, хүүхэд насны минь гоёмсог ирээн чулуу, хүн төрлөختний дэвшлийн чулуу, хойч үеийн минь амьдралын түшгэн чулуу, таач харахад хар бараан чулуу, тал бүрээс нь шинжин харахад солонгийн 7 өнгөтэй чулуу, энэ дэлхийн тулгуур багнан чулуу, эрэх дэлхийн бамбайн чулуу, эдийн засгийн үндсэн чулуу, чулуугаар харь ертөнц рүү тэмүүлнэ, чулуугаар тэнгэрч дүүлнэ, чулуугаар газраарч хурдлна, чулуугаар түүхийн сонин хачингч бүтээсэн, чулуугаар тэнгэр баганцсан байшингч барьсан, чулуугаар дэлхийн төвүүдийг холбосон гүүрийгч байгуулнаа. Чулуу нь бидний өдөр тутмын амьдрал, чулуу нь бидний ололт амжилт, чулуу нь бидний технологийн их өсвөр. Ийм чулууг бид үл тоомсорлохын аргагүй, ийм чулууг бид хачин сайн таних нь чухал юм байна. Чулуу нь хатуу мэт боловч ухаан тардад зөөл юм байна. За баярлалаа.